Төр түшилцэж буй төрийн түшээд маань улиран одож буй 2025 оныхоо ажил амжилтыг дүгнэж, угтан ирж буй 2026 оныхоо зорилго зорилтыг тодорхойллоо. За одоо утгагүй яг шинэ он бас гарах гэж байна. Тэгээд одоо бүгдээрээ бас шинэ оноо одоо сайхан угтаараа боловсролын зээлийн сангийн журмыг шинжлэх тухай боловсрол спорт соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны тогтоолыг батлуулж засгийн газар руу чиглүүлсэн байгаа. Тэгэхээр анх нөгөө болсон зээлийн сангийн асуудлыг гаргаж ирээд те энэ илүү шудраг тэгээ олон нийтэд нээлттэй шудраг явах ёстой. За нэгэнтээ одоо бас татварлагчдын мөнгөөр санхүүжиж явж байгаа учраас зөв хүүхдүүдэд шударгаар очиод дараа үеийн одоо Монголын одоо шинэ боловсон хүчнийг бэлдэх маш том хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо маш олон жил шинжлэхдэггүй явсаар байгаад танигдхийн аргагүй болцсон байсан одоо журмын зохицуулалтаар явж исэн бол энийг цоо шинээр шинэ журам руу оруулах одоо байнгын хорооны тогтоолыг баталж засгийн газар чиглүүлсэн. За үүний хүрээнд яг за 6 сартаа санагч энэ одоо шинэ журмаар сонгон шалгаруулалт бас нээлттэй арай илүү ил тодтой илүү сайжирсан л та. Цаашдаа болсон зээлийн санг бодлогын түвшинд шинжилэл хийх заашгүй шаардлагатай. Ер нь цаашдаа боловсролын салбарыг санхүүжилтийг хэрхэн зохицуулахын Монголын дараагийн одоо шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд за эсвэл санхүүгийн үнэхээр шаардлагатай хүүхдүүдэд илүү одоо тэтгэлэг зээл хэлбэрээр хэрхэн олгох уу тэгэхээр нэг илүү өргөн хүрээнд бодлогын шинжилэл хийх ёстой. Тэгэхээр энэ дээр бол 2026 оноос эхлээд илүү бас төвлөрч ажиллана гэж бодож байгаа. Урт хугацааны шийдэл гаргах ёстой. Боловсролын том одоо шинжиллийн нэг томоохон хэлбэр байх ёстой. Оюу толгойн асуудал байгаа яг энэ талаар би бол 2025 оны 1 сарын одоо хүртэл санаад байна. 21-ний өдөр. Тэгэхээр яг баг арай нэг яг энэ жил эхлээл яг энэ онтрэтэй холбоотой асуудлыг яг олон улсын мэдээнд дээр гарснаас нэгсүүлээд Монгол улсад одоо ач холбогдолд юу гэдэг талаар бас ярьж хэлж байсан. Тэгээд энэ маань явсаар байгаад ерөнхий сайд асуулга болж тавигдаад дараа нь явсаар байгаад хянаа шалгах төр хороо байгуулад тэгээ одоо яг энэ хүрээд хянаа шалгах төр хороо амжилттай сонсголоо зохион байгуулад 94,000 орчим баримт нотлох баримт бичгийг цуглуулад энэ хүрээндээ бол олон нийтэд мэтгэрхээр хангасан бас нэг түүхэн сонсголын ард ямарч ирсэн хамтдаа гарлаа. Олон одоо утгаараа бас нэлээд түүхэн сонсгол боллоо. За нийт одоо маш олон төрлийн өндөр албан тушаалтнууд одоо оролцож байгаа учраас гэрчээр дуудагдсан. За эрц бол ойролцоогоор 70% хөв буюу одоо түүхэн хэмжээний эрцтэй бас сонсгол бол олон нийт ч гэсэн оюу толгойн талаар сүүлийн 16 жил болсон энэ үйл процесс холбогдох үр дагавартай. За мөн одоо шийдвэр гаргалтын төсөнд хийсэн ажил эсвэлтгүй бүгднийг нэгдсэн нэг томоохон ойлголттой боллоо гэдэг бол энэ бол бас манай одоо зорилтын зорилгын үнэхээр нэг зорилт нь бол мөн байсан. За одоо ингээд улсын хурлын тогтоолоо ингээд батлуулчлаа. Тэгэхээр одоо энэ тогтоолоо батлуулагдсны хүрээнд засгийн газар хилцээр амжилтаа хийгээд оюу толгой дээр нэг цоо шин эргэн хэлсэн энэ одоо орон зайг энэ одоо хаалга нэгдэж байгаа болов уу гэж бодож байгаа. Цаашаага илүү харилцан ашигтай тэгш одоо шударгаар урт хугацаанд бид нэр одоо энэ төсөл дээр одоо хамтдаа партнер болж явна. За одоо энэ нэгэнтэй л одоо олон нийтийн ард түмний төрийн нийтийн өмч учраас энэ өмчийг хэрхэн одоо захиран зарцуулахыг бол олон нийтэд байнга тайлагнаж өрөг өжинд дийлэх нь бас одоо ард түмний талд ногдох энэ үндсэн хуулийнхаа зарчмыг бид нэр хангаал биелүүлэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бас Монголын эдийн засгийн хувьд ч гэсэн уулуурх ухаан салбарын хувьд ч гэсэн бас оюу толгойн түүхэнд ч гэсэн бас нэг тийм шинээр нэг хэлсэн харилцан ашигтай хэлбэр лөө одоо орох болов уу гэдэг одоо хүлээлт бол байна тий. Мэдээж одоо оюу толгойн энэ улсын хурлын тогтоол баталгаантай холбогдуулан одоо хэрэгжилтийг хангаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ талаараа бас дуугуулаа болж байна. За мөн цаашдаа би бас ялангуяа тэр болсон зээлийн сангаар дамжуулаад боловсролын салбар дээр одоо нэлээд одоо шинжилгээний хэлбэртэй одоо бодлогууд дээр ажиллая гэж одоо бодож байгаа. Яг тэгэхээр бидний өнөөдөр тулгамдж байгаа 10 асуудлын 9 дандаа шийдэл нь дандаа боловсролтой холбоотой байдаг. Урт хугацаанд ерөөсөө бид нэр Монголын одоо үеэ ирээдүйн үеэтэй боловсролтой болгочих юм бол
Тэ боловсролын сайн шийдээд өгөх юм бол зөв реформоор аваа явах юм бол шийдлүүдийг тэр залуучууд өөрсдөө гаргаад ирэх байхгүй. Тэгэхээр боловсрол өөрөө том реформ шин чанартай цааш үргэлжлэх ёстой. Тэгэхээр энэ дээр илүү цаг заваа гаргаж одоо тий ачлна гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн ерөөсөө миний амьдралыг харах үнцгийг, үнцнийг бүх зүйлийг өөрчилсөн ганцхан зүйл өөрөө боловсролын боломж л байсан. Тэгэхээр Монгол залуучууд одоо Монгол хүүхдүүд, монголчууд маань оюун ухаанаар эсвэл потенциалаар хизээч дутдаггүй. Хаанч ицсэн, хаанч дутахгүй. Зүгээр тэр хүмүүст боловсролын тэр боломжийг тэгш шудраг тий илүү хүртээмжтэй байдлаар л олох хэвээр. Хаан байгаагаас үл хамаарч тий хаан амьдарч байгаагаас үл хамаарч хэний хүүхэд бол төрхөөс үл хамаарч боловсролын боломжтой болчих хэрэгтэй. Одоо 2025 он маань одоо Монгол хүмүүрт, Монгол айл өрх бүрт, Монгол аав ээж бүрт, эмээ өвөө бүрт, Монгол хүүхдүүд бүрт одоо сайхан үр өгөөжтэй хүсэл зорилготой хүрсэн тэ биелүүлсэн сайхан одоо он болсон байх гэж найдаж байна. 2026 онд эрүүл саруул өөрийнхөө хүсэл зорилготой хүрсэн одоо сайхан жил болох болтугай гэж одоо ёроо. Тэгээ 2026 онд удахгүй гарах гэж байна. Тэгээ шинэ жилийн мэнд та бүхэндээ хүргье. Баярлалаа. 2025 он маань ус орнд маань бас дуйлантай шугантай дээрээс нь сайн сайхан удаан хугацаанд хүлээгдэжсэн төсөл хөтөлбөрүүд бас хөдөлж эхэлсэн. Мөн одоо улс төрийн амьдралд ороо бусгаа Монгол улсын түүхэнд байгаагүй одоо бас дөрмийн бус тий маш олон үйл явдал болж өнгөрлөө. Хэдий тийм ч гэсэн бид нар одоо 27 орчим жил хүлээгдсэн байсан ураны төслүүд төлөө хэл олболтын төмөр замын төслүүд маань хөдлөлөө. Эрдэнэ бүрэн ихэн голын усан цахилгаан станцын төслүүд бас хөдөлж эхэлж байна. Том цахилгаан станцууд маань бас хөдөлж эхэлж байна. Сайн сайхан мэдээ бидэрт бас байна. Ялангуяа засаглалын хувьд төрийн өмчт компаниудыг засаглалын ангилалд оруулах зарим нь одоо стратегийн ач холбогдол бүхий төрөмчт компаниуд дээр тодорхой хэмжээний хувьцаа гаргах олон нийтийн ялдыг тогтоох. За хувийн хвшилтэд өрсөлдөж байгаа төрөмчт компаниудыг бол татан болгохтой холбоотой нийгмийн шин чанартай төрөмчт компаниуд дээр бол засаглалын сайн жишгийг хэрэгжүүлэх гэдэг ч юм уу. Ингээд ард түмний мөнгөөр санхүүжиж байгаа ард түмний хөрөнгө гэж тооцогддог нийтийн өмчтэй холбоотой асуудал дээр бас тодорхой хэмжээний акс дэвширлүүд бол үнэхээр гарч ажиллаж чадчихна гэж харж байна. За оюу толгойн сонсгол боллоо. Өнгөрсөн одоо 16 жилийн хугацаанд оюу толгой компани өрөөгөөж Монголын ард түмэнд орох ёстой, Монголын ард түмэн өрөөгөөж хүртэх ёстой байсан. Тэгээ 2019 онд анхны өрөөгөөж хүртнэ гэж тооцоолж исэн. Энэ өрөөгөөж бол хойшилж 2037 хүртэл явах гэж байгаа бол харамсалтай байгаа хэдий ч гэсэн ард түмэнд бас тодорхой хэмжээнд оюу толгойтой холбоотой хэн шалах тур орны сонсголыг зохион байгуулж үннийг нь бол нээж өгсөндөө энэ шалах тур орны гишүүнүүд бас баяртай байгаа. Засаглалын үед бид нэр компани зөвшөөрлийн хуулиас ахуулаад усыг олдорлол томоохон асуудлууд бас одоо хилцэгдэж байна. Тэгэхээр аж ахуйн нэгж иргэд амьдрал амжиргааг сайжруулах томоохон шийдвэрүүд бол хууль тогтоох засаглалын түвшинд бол гараа явна гэж бодож байгаа. Хувь хүн тойргийн гишүүний хувьд бол өсгөл болгон Орхон аймагтаас нэлээд очиж ажилласан. За ялангуяа хөх багаа уруу ялж ажлын нэгдсэн одоо мэдээллийн төв байгуулах ажил маань өсгөл аймагт амжилттай хэрэгжиж эхэлсэн. Нийтдээ 23 сумыг хамруулах одоо хүүхдийн тоглоомын талбай эхлэл тоглоомууд маань бас орж ирээд ихнээсээ сорилгодож эхлэхээр болж байна. За дээрэс нь бол дарахтай утгаар аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Энэ бүс нутагт бол Багтахын голын гүүрнээс ахуулаад тодорхой хэмжээнд одоо гүүрний асуудлуудыг бид нар бас томоохон Баян зүрх сум улаан улсанд байгаа томоохон гүүртэй холбоотой асуудлууд бас улсын төсөвд суулгаж чадлаа. Тэгэхээр 2025 он бас амжилт бүтээл дүүрэн байсан гэж харж байгаа. 2026 онд энэ амжилтаа ахиулж ард иргэдийнхээ одоо ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө одоо нэгэнт гүүрүүлж ажиллана гэдэг амлалтыг сонгогдсон улсын хурлын гишүүн учраас үүнийхээ төлөө сичингүлэн ажиллана. Тэгээд 2026 онд ард түмэндээ эрүүлийн хаз жаргал дүүрэн байхыг хүсэн өрөө хамгийн гол нь төрд ажиллаж байгаа бид та бүхний төлөө илүү сайн сайхан амьдрахын төлөө бас хичээж ажиллах ёстой. Энэ үргийг сайн ухамсарлаж байгаа гэдгээ бас хэлье.
2026 онд бид нэр төрөмжит компаниуд дээр томоохон хэмжээний дэвшлүүдийг гаргах ёстой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл энэ их одоо алдагдaltaй явж байгаа. Жишээлбэл зөвхөн 2024 онд гэхэд 1555 зөрчилд одоо нэг их 80 төгрөгөөр хэмжигдэх хэмжээний зөрчил илэрч явах жишээтэй байгаа. Тэгэхээр бид нар энэ их зөрчил, энэ их одоо хараа хяналтгүй байгаа төсөв мөнгийг бол татан болгож хараа хяналтанд оруулахын хараа хяналтанд оруулж авчлахын авчилж ард иргэдэд өргөж хүртэхийн тал дээр л ажиллая гэсэн юм чирмэлцэлтэй байна. Мэдээж тойрог руугаа явж нэлээд томоохон ажлуудыг бол хийх ёстой. Одоо сайн минь хэлсэн Өсгөл аймгийг бол 23 сумыг нийтдээ тэр чигт аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн дугаар анх хөх баогон өөр том ажлууд маань бол доройж 13 сумд хэрэгжиж дуусгах ёстой байна. Бүх сумдуудыг хамарсан хүүхдийн тоглоомын талбайтай болох ажлууд маань амжилттай эхлээд явж байгаа учраас энэ ажлууд маань бас нэг 15 орчим сумд хүрч дуусгах ёстой байгаа. За Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлгээр бол Солонгостой хамааралтай хүүхдийн боловсрал Солонгос улсад одоо орсон сууж байгаа 6718 хүүхдийн эрх ашиг хамгаалах ажлууд манаас 2026 онд амжилттай явагдах ёстой. Тэр хүүхдүүдийн ирээдүйн боловсрал эрүүл мэндтэй холбоотой нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлууд бол Монгол Улсын парламентын түвшинд бас шийдэгдэх ёстой гэж Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлгийн даргаагаар үзэж байгаа. Тэгээ энэ ажлууд маань амжилттай явагдаад дуснаа. Энэ төлөвлөгөөнд бол орсон байгаа гэдгийг бас хэлье. Хууль тогтооход байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд 3 зүйл дээр анхаарч ажиллаж байгаа. Эхнийх нь утаагүй болъё, хоёр дахь нь төвчрлийг бууруулъя, гурав дахь нь үр дүнд суурилсан засаглалыг бий болгоё гэж байгаа. Ялангуяа иргэд аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татварыг бид нэр үр дүнтэй зарцуулдаг байх ёстой. Тэгээ энэ дээр гүйцэтгэх засаглал болон бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт өндөр шаардлага тавиад үр дүн шалгуур үзүүлэлтүүдийг нэлээд сайн нэгж ажилласан жил боллоо гэж бодож байна. Утааг шийдэх асуудал дээр бол хаврын чуулганаар улсын хурлын 57 дугаар тогтоолыг миний бие ажлын хэсэг байгуулад боловсруулад батлуулсан. Тэгээ энэ мань хэрэгжих юм бол өнөөдрийг хүртэл 100 түлш гэсэн зүйлүүдээр татаас өгдөг байсан явдал багаар ногоон санхүүжилтээр дулаалга буюу байшин гэрээ дулаалгаж байгаа айл өрхүүдэд ногоон зээл олддог тийм чиглэл рүүгээ шилжчихээр явж байна. Хоёр дахь нь төгжрлийг шийдэх асуудлын хүрээнд 20 минутын хот үзэл баримтлалыг боловсруулсан. Тэгээд одоо хот байгуулалтын яамн дээр засгийн газар руу өргөн бариад батлагдах юм бол цаашдаа сургууль цэцэрлэгийн гэрийн ойрхон байдаг. Ногоон байгууламж, өрхийн имлэг, эмийн санаас гэрийн ойролцоо байдаг ийм хот төлөвлөлт хот байгуулалтын бодлого хэрэгжих суурь нь бүрдэж байгаа. Тэгээ 3 дахь буюу сая үр дүнд суурилсан засаглалын хүрээнд төсвийн ажлын хэсэгт орж ажиллалаа. 5 жилийн үндсэн чиглэлийн ажлын хэсэгт бас ажиллалаа. Ялангуяа энэ шалгуур үзүүлэлтүүдийг бид нэр зөв тавиад төсвийн гүйцэтгэл дээр бид нэр үр дүнгийн ярилцдаг байх ёстой буюу зүгээр зам барилга байшин ярьдаг биш. Яг нийгэм эдийн засагт ямар үр дүн гарч байгаа юм бэ? Иргэдийн орлого сайжирсан юм уу? Боловсролын тогтолцоо сайжирсан юм уу гэсэн ийм шалгуур үзүүлэлтийг зөв болох ажил дээр төсөв 5 жилийн үндсэн чиглэл нийлүүлээд бараг 200-300 санал оруулаад нэгдсэн чуулганаар батлагдаад энэ бодлогын бичиг баримтууд маань эцэлэгдсэн байгаа. Тэгээ эх жилдээ хаврын чуулганаар төсвийн гүйцэтгэлийг ярих үед яг энэ үр дүн ямар байгааг бас хэлцэж явъя. Тэр нь бас анхаарал ажиллая гэсэн тийм бодолтой. Шинжилсэн найруулгыг засгийн газраас өргөн барина гэсэн тов байна. Тэгээ энэ дээр ч гэсэн би их анхааралтай ажиллаад хуулийн төслүүдтэй танилцаж явж байна. Мэргэжлийн холбооттойгоо бас ойрхон ажиллаж байгаа. Тэднээсээ санал хүсэлтийг нь авсан. Тэгээ цаашдаа ямар болгох зорилттой байгаа гэхээр ийм төр төвтэй тогтолцооноос мэргэжлийн хүн төвтэй тогтолцоороо шилжиж. Төр нь ингэж зөвшөөрөл олгодог, хяндаг, шалгадаг энэ зүйлүүдэд болий. Мэргэжлийн хүн өөрийнхөө хариуцлагын хүрээнд чанартай барилга байгууламжийг түгээмэл загвартай, хөгжлийн мэргэжлэлд иргэдэд ээлтэй, тэгээ орон сууцны нийлүүлэлтийн тал дээр ч гэсэн илүү их цонх нээгдэх боломж нь гэж харж байгаа учраас энэ дээр анхаарал ажиллах төлөвлөгөөтэй байна. Хоёр дахь ажил нь болохоор хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль байгаа. Энэ дээрээ бас энэ үр дүнд суурилсан засаглалыг бий болгох талаар ер нь манай бодлогын бичиг баримт төлөвлөгөөнүүд болон төсвүүд хоорондоо хэрхэн уялдаж байгаа. Эднийг нь зөв болгож залруулад үр дүн чиглэсэн байдлаар оновчилж өгье гэсэн ажлыг төлөвлөж байна. Тэгээ эх жил Монгол улсын хувьд бол бас нэгэн онцлогтой жил болж байгаа. Энэ яагаад вэ гэхээр COP17-г Монгол улс зохион байгуулах чинь. Ялангуяа улс орнууд бол ногоон хөгжлийг чиглээд зориод явж байна. Нүүбэс ч гэсэн тогтвортой хөгжлийн зорилт гэсэн зорилтыг гаргаад 2030 он хүртэл явна гэсэн
зорилтуудыг тавьсан байгаа. Тэгээд олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, ялангуяа олон улсын банк санхүүгийн байгууллагууд ногоон зах зээл дээр бас нэлээд анхаарал хандуулад Монгол улсад бас боломж болцоо байна гэж харж байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ COP17-г Монгол улс зохион байгуулалтанд бид нар энэ боломжийг ашиглаад цаашдаа бид нар сэргээгдэх эрчим хүчний хяналттай сууц, дээрээс нэмээд хөдөө аж ахуйн салбар дээр ч гэсэн гендер болон нийгмийн одоо бодолцоотой тийм бодлого төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх суурийг нь тавьж өгөх боломж нь гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр зөвхөн төр гэлтгөө хувийн хвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагууд маань ч гэсэн илүү одоо оролцоотой байгаад бодлогын бичиг баримт болон засгийн газраас төлөвлөж байгаа төсөл арга хэмжээнд дээр санал бодлого тусгаж яваасаа гэсэн ийм уриалгыг нийт одоо үзэж байгаа үзэгчдэд хэлмээр байна. 2026 онд ажлын өндөр амжилтыг хүсхийн сацуу эрүүл энх сайхан бүхнийг нийт одоо нэгэн сайтыг үздэг хүмүүстээ мэдлэгээ төвшүүлж байна. За юуны өмнө он солигдож байгаа энэ торгон мөчөд эх орныхон өнцөг булан бүрт байгаа мөн дэлхийн олон улсад ажиллаж, аж төрж сурч байгаа нийт Монгол түмэндээ айлчлан ирж байгаа гал морин жилийн шинэ оны мэндийг өргөн төвшүүлж байна. Монгол хүндийн эх орон болсон сайхан жил гарах байхаа гэж бодож байгаа. Монгол хүн амны бэлгээс аштын бэлгээ гэж хэлдэг. Монголчуудын амьдрал хэцүү, эдийн засгийн сорилттой байгаа нь үнэн. Гэхдээ бидэнд шашин хоорондын мөргөлдөөн, иргэний дайн, одоо дэлхийн нийтийн зөрчилд орсон зэвсэгт мөргөлдөөний хүлд биш. Цэвэр одоо бусдаас хамаарахгүйгээр өөрсдөө хөдөлмөрлөж эв нэгдэлтэй байж чадах юм бол өөрсдийнхөө ирээдүйг өдөр гэрэлтэй бүтээх боломж байгаа гэж боддог. Монгол Улсын их хурлын гишүүн үндсэн хуулийн дээр ард түмнийхээ өмнө үндэсний язгуур ирмэлцлийн төлөө тангараг өргөдөг. Энэ өргөсөн тангарагтаа үнэж байхын тулд би сар болгон өөрийнхөө цахим тайланг үндэсний бичгээрээ болон кирилл бичгээр та бүхэндээ хүргэж байгаа. Хинтээ уулзсан ямар шийдвэр гаргаж байгаа, ямар хуулийн төсөл, тогтоолын төслүүдээр ажиллаж байгаа, судалгаанд суурилсан ямар шийдвэр гаргалтанд бас оролцож байгаа бүгднгийн ил тод нээлттэй байлгахыг бас зорж ажиллаж байгаа. Энэ зураан өрийн сонгогдсон Төв аймаг, Дархан уул аймаг, Сэлэнг аймгийнхаа сонгогч олонтой уулзах, тодорхой цагуудад бас тайлангаа тавих ийм цаг үе бас байгаа гэж бодож байна. За хамгийн гол нь бол мэдээж улс төр бол залуу сонгогдсон гишүүдийн хувьд байнгын хариуцлагатай өмнөх үеийнхний сайн зүйлийг нь одоо өвлөн аваад саар зүйлийг нь үлдээж гээх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа бид бол үндсэн хуулийн дээр аль нэгэн намын эрх ашиг, аль нэгэн бүлгийн эрх ашиг биш. Гагцхүү үндэсний язгуур ашиг сонирхлын төлөө тангараг өргөсөн учраас Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийг батлуулахын төлөө явж байгаа. Нөгөө талаасаа бас хатуу үг шүүмжийг улс төрчид болсон сонсох ёстой гэж боддгоо. Тэгээ шинэ жил гэдэг бол монголчуудын хэлдгээр бол бүхэл зүйлийг сайн сайхнаар төсөөлдөг. Үнэхээр 2026 онд одоо иргэдийн маань нуруу тэнийсэн тийм жил болохын төлөө бид хичээн зүтгэх ёстой гэж боддог. Дээрэс нь ард түмэн бол байнга үнэн зөвийг шахаж шаардаж сануул шүүмжилсээр байдаг учраас энэ талбар дээр ч гэсэн бас одоо ард түмнийхээ өмнө зөөлөн жигтэй дээрэс нь одоо илүү сайн одоо үр дүн гаргасан гишүүн байхыг хичээж ажиллаж байгаа. Тэгээд 2025 онд бол бас одоо анхны улсын хурлын тогтоолоо батлуулсан гишүүн боллоо. За мөн одоо Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн самбууган 30 жилийн ой бас ёсол төгөлдөр болж одоо төрийн хүн шунлаггүй байх тухай, төрийн хүн хоёрдмол сэтгэлгүйгээр ард түмнийхээ төлөө чигч болон одоо зүтгэх ёстой тухай бас нэлээд олон одоо эрдэмшилгээний хурал санаачлан зохион байгуулж хэд хэдэн номыг бас одоо гарах үйл хэрэгт оролцлоо. За мэдээж чухал хариуцлагатай хуулиудад оролцсон. За хамгийн гол одоо иргэдэд хамааралтай зүйл бол төсөв байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсвийг нийцүүлэх талаар удаадаараа одоо шаардлагыг жил гарны турш тавилаа. Тэгээд сайн мэдээг бол бас ерөнхийлөгчийн хамгийн газар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд одоо ярилцаад 2026 онд бас энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань одоо шинжлэхдгээр болж ах шиг байна. За эндээс юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр бид одоо тойрог дээр ч гэдэг юм аль нэгэн аймаг эсвэл салбараар ингэж хуваагдахаас илүүтэйгээр Монгол хүний нийтлэг ашиг сонирхол юунд байна? Үндэсний аюулгүй байдал Монгол хүнээс эхэлж байгаа учраас, хүний эрхээс эхэлж байгаа учраас энэ дээрээ хэмжих нэгжээ тогтооё гэж үздсэн байгаа. За хүний эрхийн дэд хорооны дараагийн хувьд гэх юм бол 123 өргөдөл гомдолтой танилцаж 40 гаруй удаагийн уулзалт зөвлөгөөнийг одоо хийж сар болгон одоо хүний эрхийн форумтай уулзах уулзалтыг тогтмолжуулж бас одоо болцооны шаардлагатай байгаа хуулиудын төсөл дээр ажиллаад эхнээсээ үр дүнгээ гаргаж байна.
За 2026 онд одоо зорж байгаа хамгийн том зүйл бол сайн засаглалын хуулийг боловсруулж санаачлахаар одоо ажиллаж байна. Миний их хурлын гишүүний зөвлөхөөр академич одоо Гепарын Бакяго ажилдгийн. Тэгээд Бакяго бидэд бас хамтраад Эрдэнэтэн судлаачтай хамтраад Монгол улсад энэ иргэдийнхэн эрх ашигыг хангасан хүний эрхийг дээдэлсэн сайн засагтай байх тухай гүйцэтгэх засаглалын хяналт үнэлгээний хуулийг одоо бас санаачилж байгаа. Дээрээс нь бас тариалалтанд эрхлэгчтэй зориулаад даатгалын хуулийг бас санаачилж байгаа. Ингээд үндэсний аюулгүй байдлын одоо шинэ үзэл баримталтай одоо нийлээд бас нэлээд хэдэн томоохон хуулийн төслүүдийг санаачлаад явж байгаа. Ингээд олон зүйлийг нуршихыг одоо эсвгүүлэн та бүхний маань гэр бүл элэг бүтэн байх болтугай. Та бүхний маань эрүүл энх бас одоо сайн байх болтугай. Дээрээс нь та бүхний маань юу сансан өсөн хүсэл нь сэтгэлжлэн бүтэж байх болтугай. Тэгээд 2026 онд эрхээ хамгаалуулсан. Дээрээс нь үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эвэлдэн нэгдэх эрхээ бас иргэд маань бүрэн дүүрэн эзэлсэн жил байх болтугай гэж өрөөж байна. Та бүхэндээ их баярлалаа. Шинэ оны мэнд хүргье. Тэгээд одоо бас нэг талаар бол одоо маш их шахуу жил байлаа гэж би хэлмээр байна. Тухайлбал одоо ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийнхаа бүлгийн төлөөлөл болж одоо сонгогдсон гишүүний хувьд мэдээж хамгийн түрүүнд одоо энэ боловсрол эрүүл мэндийн салбараас ахуулаад цалингийнх нь өрсөлдөх чадварыг бол дээшлүүлчихье гэдэг энэ санал шаардлагын дагуу бол бас тодорхой ажлуудыг бол бас хийж ажиллаа. За үүний үр дүнд бол одоо бас засгийн газраас за их хурлаас ч гэсэн одоо төсөв батлахтаа боловсролын салбарын ажилчид, эрүүл мэндийн салбарын ажилчид тэгээд хүний хамгийн ойр байдаг энэ чухал суурь салбар болсон ажлынхаа цалин хөлсийг бол одоо нэлээд бас боломжийн байдлаар шийдсэн. За үүнд бол одоо бас миний магадгүй одоо сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүл зорж исэн ажил маань нэлээд одоо амжилттай хүрлээ гэж бодож байна. Төсөв хэдийгээр одоо бас тийм сайн байгаа ч гэсэн бид нар бол боловсролтой эх жил одоо боловсролын жил болгох одоо санаа санаачлагыг бас хамт гаргалтсан дэмжсэн гишүүний хувьд бол бас таатай байна. Гэтэ энэ маань одоо төсөв маань одоо сайхан бүрдэж манай одоо бидний хүүхдүүдэд хичээл ам заадаг ирээдүйг нь бэлтгэж байгаа хүүхдүүдийн одоо багш нар болсон. За мөн ажилчид те нийтийн хүмүүсийн цалин маань нэмэгдэн. За бидний эрүүл мэндийн үйлчлэгийг залгуулж байгаа. Одоо эрхэм баян баялаг одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянган ажилчид, эмч, сувилагч ажилтнуудын цалингаас орлого нэмэгдэнэ гэдэг дээр бол ажилласан. За хоёрдугаарх нь бол одоо тэтгэмжийн асуудал. Оны эхнээс л ахуулаад эхэлсэн. Тэтгэврийн одоо зээлийг хязгаарлах шийдвэр бас гараад үнэтэй уялд бол ахмадууд маань одоо зээлээс зээлийн хооронд бас амьдардаг хүмүүс. Нийт ахмадуудын маань 67% нь бол одоо ямар нэгэн байдлаар бол тэтгэврийн зээлтэй. Тийм учраас энэ хүмүүсийн асуудлыг бол одоо шийдвэрлэх тал дээр л ажилласан да. Тэгээд одоо оны бүгсэн дээр одоо бас бүрэн одоо шийдэл 100% бас гаргаж одоогоос гаргаж чадаагүй гэдэг нь юу вэ гэхээр одоо бас дахиад одоо бас хэсэг үгдэх ахмадуудтай одоо зээлээ ингэ шийдмээр байна, тэгмээр байна. Гэхдээ ер нь бол одоо бодит тодорхой үр дүнд хүрсэн. Амжиргааны баталгааж доод төвшинг хасаад үлсэнтэн зээл олгоё гэж хэлсэн. 2-3 удаа шийдэл гаргаад. За тэгээд их хурл, байнгын хороо, засгийн газар, за ерөнхий сайд гэдэг одоо их хурлын дарга гэдэг бас энэ асуудал нэлээд ач холбогдол өгөөд. Тэгээд ер нь бол яг хөө зээлийн асуудал дээр бол нааштай шийдлүүд гарсан. Хүүг бол тодорхой хэмжээгээр буулгахаар боллоо. За тэтгэврийн зээлээ бол бас одоо дээд нь 12 сар л өгнө гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энийг бол одоо одоогор бол дунджаар 18 сар олгож байна. За зарим банкуд бол 36 хүртэл олгож байгаа. За хугацааг нь бол одоо бас жоохон тавьж өгсөн нь бол тодорхой хэмжээ сар болгон гар дээр үлдэх мөнгөтэй байлгах зорилгоор бол одоо энийг л дундын хөлбөр болгож шийдсэн. За үүнд бол одоо маш олон ахмадууд маань бас боломжийг нээж өгсөн. За ийм асуудал байна. За 3 дугаар тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гишүүдтэйгээ нийлж санаачлаг гаргаад ингэ ажиллалаа. За гэд энэ бол одоо хамгийн их нөгөө олонний одоо эрх ашигтай холбоотой асуудал. Яг харахгүй энэ асуудал төр бол одоо биел дуурахгүй бол өөр хин дуурах уу. Тэн чиглэлээр бол одоо бас тодорхой үр дүнгууд гарлаа. За мөн одоо хуулиуд нэлээд олон одоо бас хуулиуд дээр одоо хамтарч одоо санал гаргалаа. Одоо цусны донор, эд эрхтний шилжүүлэн суулгах тухай хууль. За мөн одоо гэр бүлийн одоо хуулийн дээр одоо бас тодорхой саналуудаа өгсөн. За татврын хуулийн дээр бас суурь дээр нийгмийн даатгалын
зарим хуулиуд дээр бол бас ажлын хэсгүүд дээр ажиллалаа. За одоо хамгийн сүүлд гэхэд одоо шинжлэх ухааны тухай хууль дээр одоо ажлын хэсэгт нарахаараа санал тавьж байна. Тендерийн хууль гэх мэтлийн хуулиуд дээр бол нэлээд ажиллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлаар үйл ахуйн тухай хууль, үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль гэдэг энэ хуулиуд дээр бол одоо бас ажиллалаа. Ийм л одоо тодорхой хийсэн ажлыг бол нүдэнд харагдаж шүү дээ эргээ те. Мэдээж нэг нэмэрт бол одоо бид нар энэ хөдөлмөрийн үнэлэмж буюу баялагын одоо энэ шудраг хуваарлтыг бий болгоход иргэн болгонд одоо баялаг хүртдэг байгаасаа энэ оюутлогоос ахуулаад те миний одоо хармаанд яг надад ямар өгөөчтэй мэгж иргэд асуугаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг аваачаад одоо хэсэг бүлэг одоо хүмүүс хүртдэг тэр баялагийг зорилгол хээл ахуул баялагын хулгай те энэ зүйлүүдийг хүртдэг хүмүүсийг нийт иргэдийн тоон тоогаал дунджаар нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн тэт болон нацраг гэдэг нь бол өөрөө нэг тэр утгагүй. Тийм ч утгаараа одоо би бас 2026, 27, 28 одоо эх 5 жилийн төлөвлөгөөнд маш тодорхой саналууд оруулсан. Цалин хөлсийг одоо жил болгон энтгчүүлж нэмэгдүүлэх, тэтгэврийг одоо шинжлэх. За мөн дээрээс нь одоо хувь цааны ногдол ашиг те баялагын одоо санг одоо нэмэгдүүлэх, үр хөөжийг сайжруулах ийм асуудлууд санал өгсөн. За тэтгэврийн реформыг бол одоо үргэлжлүүлнэ. Тэтгэврийг ямар ч байсан одоо өвлүүлдэг болох суурь их усыг тавьсан. Одоо хувийн тэтгэвэр даатгал гэдэг. Эргээ та бид ч гэсэн одоо ингээ харахад залуу байгаа хүмүүс 20 30 жилийн дараа тэтгэвртэй гарна шүү дээ. Энэ үед тэгэл нэг юм 6-700 мянган төгрөг буюу ядуурлын игнэнтийн шугам буюу түүнээс доошхон дээдийнх нь байдаг ийм одоо ирээдүйг бид бий болгомооргүй байна. Тийм учраас бол одоо залуучууд маань тэтгэврийн асуудал бол хэдэн эмээ өвнөрийн асуудал жоогт харж болохгүй. Та бидний асуудал өнөөдөр татвар төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс маань ялангуяа одоо 1980 үе түүнээс хойш төрсэн хүмүүс бол хэдэн төгрөгийн тэргээл буцаагаад авах байхгүй. За хувийн тэтгэвэр даатгалын одоо юу байна? Үйлдвэрлэлийн ослон мэргэжлийн шалтгааллах өвчлөлийн одоо сан байна. За мөн одоо тэтгэврийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, асрах совилох үйлчилгээ. Асрах совилох гэх нь халамж боломж гэж ерөөсөө бити бодоорой. Та бидний дийлэнх нь бол одоо тэтгэвртэй гараад одоо өнөөдөр 47% нь манай ахмадуудын 47% нь ганц бие ахмадууд байна. Нийт ахмадууд. Тэтгэврийн одоо харж суудаг, ганцаардлын өвчтэй гэсэн. Ирээдүйн прогнозыг аваад үзэхээр одоо хүүхдүүд нь гадаад сурах гэдэг юм, өөр салбарт ажиллах гэдэг юм ингээд хүмүүс өшөө илүү одоо ганцаардах те ийм одоо прогноз таамаглал одоо судалгаа бол бий. Тэгэхээр үүнд нь зориулаад илүү хүнлэг буюу одоо тэр хүнд одоо үйлчлэгээ үзүүлэх даатгалын үйлчлэгийг бол одоо өнөөдөр шийдэм байна. За татврын шинжилгээний хууль дээр бол нэлээдгүй ажиллая гэж бодож байгаа. Одоо манай залуучууд яагаад гадаад яваад байдгийг гэхээр өөрийн гэснээр орон байртай болчих юмсан. Хүн шиг нэг одоо хэдэн төрлийн цалин аваад өөр хүүхдээ нэг сургалтын төлбөртэй ийм зүйлүүдийг ингээ хадгалчих юмсан гэдэг л ийм л бодлоор. Яг нүунийг үлдэхэд нэг ганц хоёр өрөө байрны одоо юунд л зорж их орноо хайж гадаадад очиж баялаг бүтээж өгнө гэдэг чинь бол одоо тун харамсалтай байхгүй. Тэгэхээр орон сууцыг суучлах хөтөлбөр дээр бол маш их анхаарай гэж бодож байгаа. Ер нь бол нэг 5-аас 15 жил ажилласан хүн бол наад зах нь орон сууц авах юм болцлыг хангадаг орлогод нийцсэн орон сууц гэдэг. Эргээд харсан чинь нэг орон сууцны зарим хөтөлбөрүүдийг харахаар дийлэнх нь чинэлэг хэсгэр бас явсан байна. Халдаан. Залуу болсон хүмүүс болсон байна. Гендерийн харьцаа хөдөө бол маш их алдагдсан байж байна. Тийм учраас энэ тал дээр бол одоо бас нэг жоохон залуучуудын байнгын хорооны хувьд бол одоо дэмжиж ажиллая гэдэг ийм бодол байна. Хөдөө бол дэд үтсийг татъя. Хөдөөгийн болсон хүчин баг шимж төрийн албаа хаагчдаг доктор суршилтай байхад бас дэмжиж ажиллая гэдэг. За аялал жуулчлалыг хөгжүүлье. За өвлийн спорт гэдэг одоо манай сая ингээд судалгаа аваад үзсэн чинь маш олон хүмүүс гадаад руу хүүхд амарангууд аваад ингээд хэдэн зуугаар баг одоо нэг Вьетнамын нэг аймаг болтлоо бий болсон байна шүү дээ. Энд чинь өөрөө бидний нүүрсээ зарж болсон мөнгийг эргээд гадагшаа валют урсгахад бол асар хэр явж байгаа. Тэгэхээр бид нар өвөл болоод ирэхээр утаанаас ол хүүхдүүдэд аваад ингээд амар совилох газар тун ховор байна, үнэтэй байна те. Тийм учраас одоо миний хувьд одоо өөрөө хөсгөлийн хүнч тэр ягаад хөсгөл нуур те түүнийг дагсан одоо энэ үйл ажилтдаг сайхан хүүхдүүд нь цан чаргаар гуулгаад, кантигээр гуулгаад эмээ өвнөр нь одоо тэнд очиж амраад бас боломжийн үнэтэй байлгах те. Өөдөөс нь өвлийн аялал жуулчлал Монгол руу одоо хэдэн мянгаараа хүмүүс бас ирдэг. Ийм боломжийг бий болгох юм бол бид нар хөгжинэ. Үйлдвэрлэлүүдийг хөгжүүлмээр байна. Тэгэхгүй бол сумд очихоор дэлгүүрээсөө одоо юм алга шүү дээ. Тэгэхээр тэнд ямар ажлын байр байх вэ гэдэг. Тэг ингээд бодохоор миний ярьж байгааг та нар анзаарч байгаа нэг хүн тойрсон юм яриад байгаа. Тэгэхээр яг харахгүй би бас ингээд малчин ч гэсэн ажил хөдөлмөр эхэлж байгаа. Баг шимчээс ахуулаад Монголдоо сайхан ажиллаж амьдрий
гэдэг энийг л тал талын бодлогын дэмжлэгүүдийг бол хиймээр байгаа. Тэгээд Монголын төр бас одоо доктор суурьшилтай нэг талдаа Монголынхаа эрх ашиг дээр тэр ямар ч улс төрийн намаа нэгдэг угаасаа л гэж би бодож. Тэгэхгүй болохоор улс төрийн намууд ингээл хит улс төр хийгээл ингээд ирэхээр Монголын эрх ашиг дандаа хохирсон байт юм байл. Ягаад гэхээр энэ их баялагд шунсан засаглал ингээд амтсан юм олигарх бүлэглэл хит ингээд буруу тийш явах юм бол ард түмэн л хохирно. Магадгүй бидэрт ямар ч баялаг байхгүй байсан бол төрлөө орох гэж шундаг хүмүүс байхгүй болох юм шүү дээ. Тэгэхээр одоо төр өөрөө харин байж болох хамгийн сайн одоо боломжийг л иргэдтэй өгөх. Энэ одоо бодлогыг хиймээр нэлээд хүнлэг, хүний эрх гэхээсээ илүү зах замбараагүй сошиалоор бие биенийхээ гутаанд оромжил талцаж хуваагдана гэхээсээ илүүтэйгээр бид нар яг ажил хэрэгжтэй, бодис судалгаатай. За тэгээд бие биений хүндгсэн цөөхөн монголчууд шүү дээ. 3 сая монголчууд тэгэл одоо Монгол хоорондоо ив итэл байгаасаа гэж бодож байна. Монголчуудын аж амьдралыг дээшлүүлэх тодорхой бодит одоо ийм ажлуудыг л одоо төлхөө хийндэ. За тэгээ Монголын одоо ахын дүүс за ард иргэд аж ахуйн нэгж байгууллагууд за та бүгдтэй бол одоо шинэ ондоо бүгдээрээ эрүүл байх нэг чухал байна. Эрүүлэнх байгаарэ. Эрүүл мэндэд их анхаарал хандуулаарай. За мөн одоо илүү их боловсролог, оюунлаг байгаасай. За ив итэй байгаасай. Ивээс илүү одоо хүчтэй байдгүй гэдэг шиг ив итэй бай гэдэг маань бид нэр Монголынхаа эрх ашигтайд нэгдэж чаддаг. За хэдийдсэн одоо улс төр цаг үе олоогүй одоо элдв янзын өвмэн элдв янзын одоо уур бухимдал гэж улам л энэ нийгмийг стресстүүлэх ийм зүйлээр битээ ороосаа тэгээ шинэ он маань өнгөтэй сайхан гарах байхаа гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ хичээцгээе. Биднийг бол одоо монголчууд дээр нь жоохон боломж олгочиход маш их тийм ухаалаг хэрсэн хүмүүс байдаг. Гадаад дотоодын ч гэсэн бас олон хүмүүс нэг цаанаа тийм ухаалаг хүмүүс байдаг юм байлаа монголчууд их тийм дайчин юмд нэг тийм хайрцагдах дурггүй хайрцагалч үзэх гээд хэрэггүй юм шүү. Тийм учраас бол энэ хүмүүсийг бол одоо илүү их боломжийг олгоо сэтгэлгээг нь одоо дэмжиж өгөөд одоо ингээ юмараа. Тэгээ манай хойч ирээдүйн үе маань ч гэсэн залуучууд маань маш их тийм хэрсүү болсон байлаа. За мөн одоо манай энэ ахмад буурлууд маань ч гэсэн эрүүлэнх байгаасаа урт удаа наслаасаа гэж бодож байна. За хамгийн чухал нь нийгмийг нуруунд дээр үрж байгаа манай дундаж тасаа цалингийн хооронд ажил үүргээ гүйцэтгэж явж байгаа хүмүүст өшөө илүү олон боломж ирээсэ. Бүгдээрээ одоо хичээцгээ тэгээд болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлээ бол одоо бид нэр өхөн засаж янзлаад явна. Тэгэхээр төр за иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагууд эвдээ сайхан байгаасай. Тэгээд шинэ он маань одоо гай барцад багтаа тий аюул осол багтаа. За илүү хэдийн засаг маань сайжирсан ийм одоо жил болоосай гэдгийг хүсэн ирэж байна. Тэгэд бүгдэнд нь шинэ оны минь төргий дараа жил уулзцаая. Тухайлбал одоо хүүхдийн өсөг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг одоо боловсруулад иргэдээ санал авч ийн өргөн мэдүүлэхэд одоо бэлтгэж байна. Газрын тусны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулалт тухай буюу одоо газрын тусны нөөцлөсний төлбөрийг тухайн одоо нөлөөлөлт орчин орон нутагт хуваарьдуулах талаар одоо хуулийн төслийг бас өргөн мэдүүлсэн. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл дээр одоо гишүүнийхээ хувьд бол одоо ажиллаж байсан. Одоо бол салбарын сайтынхаа хувьд бол энэ хуулийн төслийг боловсруулж одоо засгийн газартаа танилцуулж улсын их хуульд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэгээд үндсэндээ бол яг одоо өөрхөн айлын буюу хүүхдэд хандсан бидний ирээдүйн үе болсон. Мөн одоо хүн бүрий хийж чаддаг одоо үйлдвэрлэл удаа үйлчлэгээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх юм жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хууль эрх зүй санхүүжилтийн одоо шин тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гэхдээ энийгээ бол аль болох татвар төлөхсдийн хөрөнгөөс биш үндэсний баялагын сангаар дамжуулан энэ газрын хэвлийн баялагийг нийт ард иргэдэд өгөөжтэй байх тэр дундаа ирээдүйн үеэс зээлж хэрэгжилж байгаа бол хүүхдийнхээ өнөөгийн хүүхдийн хөгжил зориулах мөн нөхөн сэргээгдэхгүй уулуурхаас орж байгаа энэ орлогоос нөхөн сэргээгддэг одоо хүн сүдээчүүн салбар зориулах гэдэг энэ яг одоо зарчмын дагуу одоо гол ажлаа бол энэ 2025 онд бол хийж хэрэгжүүлж ажиллалаа. Улсын хурлын гишүүнийхээ хувьд бол одоо сонгогдсон тойрогтой болон улс орны хэмжээнд одоо тулгамдж байгаа эрх зүйн шинжилэлтэй холбоотой ажлуудтай бол одоо оролцож ажиллана.
одоо өмнө хийж үжээс ажил үргэлжлүүлж бас ажиллах зүйлүүд байгаа. Саяхан одоо 1 сарын өмнө одоо хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдаар томилогдсныхоо хувьд энэ одоо хөдөө аж ахуйн салбар, хүнсний салбар, хөнгөн үйлдвэрлэлийн салбар гэдэг юм хоорондоо нэгт уялдаатай энэ салбарын одоо бодлогыг одоо залгамж халааг үргэлжлүүлэх мөн одоо шинжилгүүд хийх ажлыг бол хийн. Тухайлбал манайх бол энэ хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбар гэдэг юм маань хөдөө аж ахуйн салбар нь малчид тариаланчид туслах аж ахуй. За эндээсээ бол хүн амынхаа хүнсийг одоо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах улмаар эeg суртлах энэ бодлого тэгэд Евразийн хэлэлцээр одоо их хурц хоёрхан баталсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг эeg суртанд гаргах тэр дундаа энэ хүйтэн сэрүүн бүс болох одоо Орос, Казахстан, Армен, Киргиз, Беларусь гэдэг одоо энэ орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүн сэргийгдэх бүтээгдэхүүнийг эeg суртлах. Өөрөөр хэлбэл одоо социалистийн үед бол энэ бид чи уул уурхай гэж байгаагүй хөдөө аж ахуйн салбараа л одоо хөгжүүлж экспортлж монголчууд бол одоо амьдарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо чиглэл рүү ажиллана. Нөгөө талдаа бол юм хөнгөн үйлдвэрлэлийн салбар буюу одоо хөдөө аж ахуйн салбараас гардаг малын гаралтай түүхийдийг одоо илүү гүн босруулалт хийж одоо өндөр хөгжилтэй орнуудад одоо экспортлох. Тухайлбал одоо Итали улсад Монголын ноолуур бол нэлээд хэмжээнд танигдсан. Дэлхийн брэндүүдэд бол одоо нийлүүлдэг болсон. Тэгэхээр энийг одоо улам энэ ноолуурынхаа чанарт анхаарах тийм мас ургийнхаа ашиг шимд анхаарах энэ салбар руу одоо ажиллах. Тэгэл одоо Монгол ноосыг үнцэнд оруулах. За энэ дээр нь гол нь анхан шатнаас нь эхлээд малчтад сургал зохион байгуулах. За одоо сум болгон болон одоо аймгийн төвүүдэд ийм англи ялгах одоо цэг байгуулж ингээ анхан шатнаас нь эхлээд одоо зөв энийгээ одоо ангилж ялгаад тэгээд үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрүүдээ бол төрөөс дэмжиж үйлдвэрүүд нь өөрсдөө түүхийд бэлтгэн нийлүүлжтэй бас дэмжих. Тэгээд бодлогыг хэрэгжүүлнэ. За он гарангууд бол цахим хөдөө аж ахуй гэдэг бодлогыг бас бид одоо зарлагаар төлөвлөж байна. Иргэд бол одоо яг ийм мөнгөлөд орж байгаа шиг гар утснаасаа одоо бүх одоо түүхийдээ тийм малчт маань маха одоо борлуулдаг болох энэ боломжийг бол одоо бүрдүүлэх. Мөн одоо малынхаа ашиг шим үйлдвэр ухсааг сайжруулах ийм одоо томоохон бодлогыг хэрэгжүүлнэ, малаа эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Тэгээд эцсийн дүндээ бол экспортлож одоо мөнгө олох, бэлчээрийн даацаа хамгаалах, илүү ашиг шимтэй малыг одоо дэмжих. Газар тариалгын салбарт бол илүү малын тэжээл тариалах бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутгуудад одоо ийм одоо иргэд нөхөрлөл хоршоод одоо нэгдэж одоо ийм малын тэжээлээ тариалж илүү одоо ашиг шимтэй маха үржүүлж экспортод гарах. Монголчуудын хувьд бол нэг том давуу тал нь одоо хоёр өчтөйг харьцуулахад бид бол нөгөө одоо мал аж ахуй нүүдэлчин соёл иргэншилтэй орох учраас энэ одоо тариаланч одоо энэ хоёр өршийн ард түмнээс бол арай ялгаатай. Тэгэхээр илүү одоо малынхаа махыг малын гаралтай бүтээгдэхүүнийг л одоо гол нь экспортод гаргаж орлого олох энэ бодлогыг л одоо илүү төлхөө одоо хэрэгжүүлэх зорилготой байна. За Монгол улсынхаа нийт иргэдтэй болон Монгол эх орныхоо өнцөг уламбарт амьдрын суугаа 300 гаруй мянган одоо малчид за 10 гаруй мянган одоо тариаланч иргэд аж ахуй нэгж байгууллагууд хөнгөн хүнсний одоо үйлдвэрлэлийн салбарт өр бүтээлтэй ажиллаж байгаа нийт одоо хамт олон тухайн байгууллагын удирдлага та бүхэндээ 2026 онд одоо ихийг хийж бүтээгээрээ эрүүл одоо саруул байгаарэ гэдэг мэдчилгээг өрөөлийг өргөн дэвшүүлье. За энэ жилийн намрын чуулган бас их үр бүтээлтэй өнгөрлөө. За бас улс төрийн хүрээнд нам дотор үйл ойлголцол үүсч бас нилээдгүй бас улс төрийн нөхцөл байдал ширүүссэн юм нөхцөл болсон. Тэгээд Монгол Ардын нам 31-р их хурлаа хийж бас энэ асуудал нэг талдаа гарч намын даргаа сонгож ийм одоо үйл Монгол Ардын намын хувьд томоохон үйл явдал боллоо. За сая одоо миний бие ахалсан 21 гишүүн өргөн барьсан гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад хуулийн төсөл маань одоо Монгол улсад хэрэгжиж байгаа 3 том төсөл хамрагдсан байгаа. За нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц. За одоо энэ Улаанбаатар хотын гэр хорооллыг одоо барилгажуулах, орон сууцуулах, төгжрлийг бууруулах, утааг бууруулах, агаар өрсний бохирдлыг одоо бууруулах ажил хүрээнд хийж байгаа сэлб диддэг буюу 10,000 айлын орон сууцны томоохон хөтөлбөрийн санхүүжилт орсон ийм том одоо хуулийн төсөл байгаа. Тэгээд
олон хүмүүс бас дэмжиж байгаа, олон гишүүд дэмжиж байгаа. За олон зарим гишүүд одоо бас шүүмжлэлтэй чандж байгаа зүйлүүд бий. Миний хувьд бол энийг одоо их орон ч хувил гэж бол үнэхээр бодож байгаа. Нефтийн үйлдвэрээ бид бүхэн одоо барьснаар дотоодын нийт одоо нефтнийхээ 55% эрх цаг хангана. Эрдэнэ өргөнгийн усан цахилгаан станц ашиглалтанд орсноор баруун таван аймгийг одоо эрчим хүчээр хангах энэ одоо нөхцөл боломж бүрдэж байгаа. За энэ Сэлбэдэд төвийн 10,000 айлын орон сууц орсноор одоо төвжирлийг бууруулах, утааг бууруулах, за энэ хотыг одоо барилгажуулах ажил томоохон одоо хувь нэмэр оруулна. Яг үндсэн утгаараа Улаанбаатар хотод дахин төлөвлөлт гэдэг утга цогцороо шийдэгдэнэ. Энэ ингээд жишг болоод цаашдаа явах юм боломж бүрдэж байгаа. Хавар чуулган эхлэхээс өмнө засгийн газрууд бас ярилцлагаар олон асуудлуудыг шийдэх байх. За энэ бензинтэй түнштэй холбоотой, за энэ эдийн засгт холбоотой, өндөрлөлттэй холбоотой асуудлуудыг замун одоо нөгөө багш эмчнэрийн цалин нэмэгдэх гэдэг ийм одоо нийгмийн рүү чиглэсэн өрөгөөчтэй ийм томоохон ажлууд ингээд эхлэж байгаа учраас хүлээлт их байна. За сонгон ярхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд бол одоо сонгон ярхан дүүрэг маань бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд үнэхээр сайн хийгдсэн байсан. Энэ ажлууд үргэлжлээд явна. За 2025 оны 1 сард одоо бас бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгчтэй очиж ажиллаж байсан. Сонгон ярхан дүүргийн 34-р оны нутаг дэвсгэртээр хавдрын имлэг маань баригдахаар болсон. Олон улсын жишг имлэг. За үүн дээр одоо улсад бас 44 дүүрэг хөрөнгөнд сууж бүтээн байгуулалтын ажлын хавар эхлэхжээ. Тэгэхээр энэ одоо бас томоохон зүйлүүдээ нэг. За ингээд спорт комплекс яг тойргийн хувьд л нөгөө сургууль цэцэрлэгийн асуудлууд, эмнэлгийн асуудлууд, хөл бөмбөгийн том задгаал ба сая 10 сард сонгон ярхан дүүрэгт нээгдсэн. Тэрийг одоо 20 минут хөтөлбөрийн хүрээнд Баян өшөө бүст хийхээр бас төлөвлөж байна. Спорт комплексыг нөгөө Баянгол дүүрэг, сонгон ярхан дүүргийг холбосон 6 гинэ замыг дагуулж бас хийхээр төлөвлөсөн гээд маш олон ажлууд байна. За сонгон ярхан дүүргийн хувьд бол одоо эрүүл мэндийн байгууллагууд маань үнэхээр одоо хүртээмж нэгэнд бий болсон байна. 2020 онд намайг дүүргийн засаг даргаараа анх томилогдод ажиллаж байгаад сонгон ярхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагын орны хүчин чадал нөгөө 300-аас 350-ээс өнөөдөр бараг л 950 мянга шахуу орны хүчин чадалтай болсон. Сонгон ярхан дүүрэгч өөрөө бас хүн ам ихтэй 350 мянган иргэнд одоо эрүүл мэндийн анхан дунд чатны үйлчлэгийг үзүүлж байгаа. Ийм одоо эрүүл мэндийн одоо хүртээмж нэмэгдүүлсэн байна. За боловсролын байгууллагын сургууль цэцэрлэгийн хүртээмж нэгэнд бий болсон. За цэцэрлэгийн асуудал бол бүрэн 100% шийдэгдсэн. За 4-5 байршилтай сургууль барих нэн шаардлагатай байгаа. За түүний одоо бас хуваагаад улсын төсвөр, нийслэлийн төсвөр тавигдсан ийм ажлууд байна. За ингээд том утгаар нь аваад харах юм бол сонгон ярхан дүүргүүл сургууль цэцэрлэг боловсролын эрүүл мэнд за зам талбай гэрэлтүүлэх гэдэг дэд бүтцийн асуудлуудаа үнэхээр бас сайн шийдэж чадсан. Одоо бид бүхний хувьд бол одоо ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй, одоо орлоготой байх, орлогыг нэмэгдүүлэх гэсэн энэ бодлогын хүрээнд одоо бас төлөв ажиллана гэдэг бас сонгон ярхан дүүргийнхээ нийт одоо иргэдэд бид бүхнийг одоо бас итгэл хүлээлгэж төрд одоо илгээсэн сонгон ярханчуудаа бас илэрхийлэхэд таатай байна. Баяртай. За нийт одоо монголчуудаа 2025 онд одоо бүгд л одоо Монгол хүн амны бэлгэрээ байдаг, сайн сайхныг бэлэгддэг ийм одоо он болж өнгөрч байна. 26 онд одоо бас бүгдийнх нь ажилд амжилт, эрүүлийн ад жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг өссөн өрөө. Тэгээд 2026 онд бас гэр бүлэрээ сайхан хүлээж аваарай. Тэгээд бүгдөөрэнд нь шинэ он, шинэ жилийн мэндийг хүргье. За нийт иргэдтэй шинэ оны баярын мэнд хүргэе. Тэгээд ом болгон амжилт ололтоор дүүрэн алдаа оноо багтай байж бид нар үдий одоо амьдралыг бүтээж ирсэн. Амьдрал гэдэг бол төгс сайхны хэмжигдэхүүн биш, харин сайн муу хормуудын нийлбэр байдаг. Тэгэхээр 2025 он бол миний хувьд бол алдаа оноогоор дүүрэн он жил болж өнгөрлөө. За оноо алдаа нь илүү байсан учраас би ингэж хэлж байгаа. Яагаад гэвэл улсын хурлын гишүүн болсноос хойш 24 онд Монгол улсын 21 аймгийг альбан бусаар нэг тойрсон бол за 25 онд яг зорилго тавиад
өдөрт 1 аймаг гээд тэгээд нийт сарын хугацаанд 21 аймгийг ажлын 21 хоногт тойрч дуусглаа. Энэ маань зүгээр нэг тойрох асуудал байсангүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гол асуудал. Энэ 2025 онд гол асуудал юу вэ? 26 оны гол тэдний шийдвэрлэх асуудал юу юм бэ? Төрд төлөөлөлтөй болсны хувьд төрд за тэгээд улсын их хурлын төвшин дээрээс хууль тогтоох чин эндэр дээрээс за бусад холбогдох яамдуудад юуг дамжуулахыг хүссэн бэ? Хамгийн тулгамдж байгаа асуудлууд юу вэ гэдэг энийг өмнөх асуудлаа хийлэлцэж шинэ үүрэг даалгавраа чадарсан. Тэгээд өмнөх 24 оны тойролтоор бол иргэд бол 2 юм дээр хамгийн гол анхаарал өгсөн. Нэгдүгээрт нь тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал. За хоёрдугаарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх асуудал байсан. За тэгэхээр энэ хоёр асуудлыг бол хоёулангийн 25 онд хөндөж тавьсан. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо тэтгэвэр тэтгэмжийг ямар ч байсан 20% нэмүүлж чадсан нь энэ бол бахархан ажил биш. Гэхдээ хүлээсэн үүргээ багхан ч гэсэн биелүүлсэндээ бас баяртай байна. За мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлуулж энэний хүрээнд бас хөдөлмөр эрхлэл тодорхой түвшингөөр нэмэгдсэнд бас их баяртай байгаа. Илүү их одоо ажлыг хийж бүтээхийг хүсэж байна. Сая 25 оны төгсгөл дээр 30 хоногийн хугацаанд 10,012 км газрыг өдөрт нэг өдөр болгон уулзалтаа хийчээ шөнө нь 300 км газрыг туулж явж иргэдтэйгээ уулзсан нийт 5,000 орчим иргэнтэй уулзсан байна. За тэрнээс гадна 4,000 орчим саналтай ирсэн иргэдээс. Ийм их саналтай ирсэн юм чинь энэ хүмүүсийнхээ саналыг нэгтгэж яагаад тэгээд ингээд 26 оны маань ажлын төлөвлөгөө тун утгагүй гарч ирнэ. За тэгээд бүх хүмүүстээ бас аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн яруу. Хамгийн гол нь эрүүл энх байгаарай гэж бүгдээрэнд нь хүсэн ярууё. Тэгээ бүгдээрээ шинэ оноо сайхан гаргаарай. 26 он та бүхний хувьд хамгийн мартагдашгүй, хамгийн давтагдашгүй, хамгийн сайхан жил болох болтугай гэж ярууё. За энэ 2025 онд бас улс орны хувьд олон сорилттой тулгарсан бас гадаад дотоод олон одоо хүчин зүйл орчны нөлөө ажиглагдсан ийм бас сорилттой жил байлаа. За гисэн хэдий ч бас Монголын эдийн засаг тодорхой хэмжээнд бас 5 орчим хувийн өсөлт үзүүллээ. За мөн одоо хөдөө аж ахуйн салбарт бас мал махны үн бас өндөр байж бас хөдөөгийн малчт маань бас орлого нэмэгдэх ийм одоо эхлэл тавигдлаа гэж ингэж харж байна. Мөн одоо бас хангаан бус нутагт ийм бүтээн байгуулалтын ажлууд эхлэх ийм суур тавигдсан. Улс орны хэмжээнд ч гэсэндээ одоо хил холболтын төмөр зам гэх жишээний одоо ийм бүтээн байгуулалтын ажлууд бас эхэлсэн. Ийм он жил байлаа гэж харж байна. За гарч байгаа жил бол мэдээж одоо бас геополитикийн хувьд ч одоо энэ дэлхийн бусад улс оронд өрнөж байгаа одоо энэ нөхцөл байдалтай ам байлдаан ч гэдэм үү эдийн засгийн бас томоохон сорилтууд гээд олон асуудлууд бас бид нартай нүүр тулж байна. За гисэн хэдий ч монголчууд одоо бас эв нэгдэлтэй байж дотроо бид одоо бас асуудлаа сайн ярилцаж аливаа асуудлыг бас арчлалын замаар зөвшөлтслийн замаар ингэж шийдэж даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Ингэж одоо даван туулж гарч чадвал бас бид нар одоо улс орн маань хөгжиж бас одоо өсөлт гарнаа гэж ингэж харж байгаа. Монгол улсад одоо өнөөдөр нэг 900 орчим хууль байна. Одоо бидний монголчуудын амьдрал хувьд өдөр тутам зохицуулж байгаа 900 орчим хууль байгаа. Тэгээ энэ хуулиуд бол мэдээж одоо зарим хуулиуд дээр өөрчлөх, шинжлэх, цаг үетэйгээ нийлүүлж одоо засаж залруулах олон зүйлүүд байгаа. За миний хувьд бол одоо стандартын эрх зүйн орчныг боловсронгуйлгах хуулийн төсөл дээр ажиллаж байна. За мөн одоо гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл саяхан одоо бас орж ирлээ. Энэ хуулийн төслийг бас хэлцэгдээд явж байна. За мөн одоо барилгын тухай хууль одоо улсын их хурлд удахгүй орж ирэх гэж байна.
гэх жишээний одоо бас томоохон хуулийн төслүүдийн өөрчлөлт одоо шинжилэлтийг бас онцгой анхаарч ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Нийт ард түмэндээ бас шинэ оны мэндийг өргөн дэвшүүлээ. Тэгээ гарч байгаа жилдээ бүгдээрээ эрүүл энх байж сансан зорьсон бодсон төлөвлөсөн ажлаа бүтээхийн төлөө зүтгэрэй гэж хүсье. За ингээд Монгол улсынхаа нийт иргэдэд нийт одоо дэлхийгээр тархсан суурьсан монголчуудаа шинэ жилийн баярын мэндийг хүргье. 2025 маань одоо ингээд өндөрлж байна. Ирж байгаа одоо 2026 он бол монголчуудын хувьд бас ивэлээ хайрлж ирсэн тийм морин жил байгаа. Тэгээ гал морин жилийн одоо шинэ жилийн мэнд хүргье. За 2025 онд улсын их хурлын гишүүнийхээ хувьд өөрийн одоо сонгогдсон тойргийн одоо иргэдийн төлөө за мөн Монгол улсын одоо эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд даргын хувьд нэлээд одоо идэвхтэй ажилласан гэж өөрийгөө үзэж байна. Тэгээд ялангуяа одоо Гоём бүс нутгаас сонгогдсон хүний хувьд Гоём бүс нутг руугаа чиглэсэн гол тулгамдсан асуудлууд болох усны асуудал, гол тулгамдсан асуудлууд болох одоо уул уурхайн хариуцлагатай уул уурхай, нийгмийн хариуцлагатай, байгаль орчны хариуцлагатай уул уурхай байлгахын төлөө за мөн Гоём бүс нутагтаа одоо ажлын байрыг бий болгож байгаа уул уурхайн томоохон төслүүдэд говийн аймагуудынхаа иргэдийг одоо төлхөө авах гэдэг олон ажлуудыг бас оролцож хийлээ. Тэгээ Гоём бүс нутгаас сонгогдсон 7 гишүүнийхээ хамт энэ одоо олон одоо хуулийн төслүүд юмнууд дээр ингээд ажиллалаа. Нэлээд олон ажлын хэсэгт орж ажиллалаа. За манай одоо Гоём сонгогдсон Гоём бүс нутаг маань бол автозам, төмөр зам нэлээд том сүлжээнүүд бий болсон байдаг. За энэний одоо сөрөг нөлөө бол одоо Гоём бүс нутгийн мал амтад, зэрлэг ан амтад одоо вагонд дайруулах, машин дайруулах, автомашинд дайруулах, за хүнд даацын машинуудад ингээд одоо хөрөнгөөрөө хохирох гэд энэ олон юмнууд байдаг. Тэгээд энэнийг одоо замын хөдөлгөөний дүрмээс ахуулах тал дээр Монгол улсын ерхий сайдад албан бичиг өгч замын хөдөлгөөний дүрмэнд одоо өөрчлөлт оруулах ийм шаардлагыг тавьж ажиллалаа. За энэ ажил маань бол тэгээд дуусаагүй байна. За хууль зүйн яам одоо энийг нэгтэлж нэг хариу ирлээ. Бид бол дахин хариуг нь явуулж байгаа. Яагаад тэгэхээр одоо манай жишээ нь одоо манай Гоём бүс нутагт олон 10 гаруй тэмээгийн дайруулсан ийм малчин хүн улсын дээд шүүхтэл энэ охирлоо барагдуулж өгөөч гэж явсан боловч дээд шүүхтэр арамсалтай замын хөдөлгөөний дүрмээс болж малчин хүний охирлыг одоо барагдуулахгүй мөн автомашиныг засварлах одоо 30 сая төгрөгөөр засварлах ийм шийдвэр гарсан. Тэгээд энэнд бол одоо Гоём бүсийн гишүүд бид бол харамсаж байгаа. Тэгээд энэ бол монголчууд бол одоо нүүдлийн мал аж ахуй соёлтой ийм орон нүүдэлчин улсууд. Дээрээс нь одоо дэлхийн энэ бэлчээрийн мал аж ахуйн одоо голомт нутаг юм учраас үндсэн хуулиндаа мал аж ахуй бол үндэсний баялаг өгөөд төрийн хамгаалтанд байна гэж үндсэн хуулинд оруулсан ийм улс. Ийм учраас бид өхөн бас энэ үндсэн хуулийнхаа заалтыг дээдэлж энэ тодорхой журмуудаа бас өөрчлөлт оруулахын төлөө ажилласан жил байлаа. За мөн одоо манай Гоём бүс нутагт гүний усыг их хэмжээгээр уул уурхайд хэрэглэж байгаа. Тэгээд энэ хэрлэн тоон орхон анги гэдэг энэ гадагшаа орсож байгаа томоохон гол мөрнүүдээс 3% л одоо говь руу авчихад оюу толгой тэр Эрдэнэс тавналгой энержи ресурс гээд МАК гээд энэ компаниуд нүүрсээ гүний усаар угаахаа болно. ТСМ ажимлаа гүний усаар байжуулахаа болно. Тийм учраас гадаргын усыг яаралтай авчих энэ төслийг өргөжлүүлж яаралтай улсын төсөвт дэмжлэгийг үзүүлэх энэ ажил дээр бас голлон ажиллаа. За энэний үр дүнд бас улсын төсөвтөр 9 тэрбум гаруй төгрөгийг орхон анги төсөл дээр тавилж чадлаа. За оюутлогоо компаниар бол одоо 10 тэрбум төгрөгөөр 3 сая доллар буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр хэрлэн тоон төслийн техник эдийн засгийн үндэслэлийг одоо өргөжлүүлэн хийлгэж байгаадаа бол баяртай байна.
За 2026 онд бол одоо энэ төрийн энэ данхар бүтцийг байхгүй болгох, энэ одоо хэлцэж байгаа энэ зөвшөөрлүүдийг багасгах энэ хуулийн одоо улсын их хурл маань баталж энэний дагуу одоо жишээ нь хуушурын зөвшөөрлийг хүртэл одоо олгодог тийм олон одоо ажлын байр, олон одоо төрийн албаа хаагчид ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо монголчууд маань энэ жижиг дунд бизнесийг дэмжих гэж байгаа бол энэ иргэдийн бизнес эрхлэхийг дэмжих гэж байгаа бол иргэдийн орлоготой байлгахыг ингээд дэмжиж байгаа бол энэ зөвшөөрлийн хуулиудаа одоо 90 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар одоо ингээд яг одоо хэлцэж байна. Энэ маань бол одоо эх хонд ингээд батлагдана. За энэ маань батлагдсны одоо дагуу энэ одоо яамдын том данхар бүтцүүдийг, энэ төрийн албаны том бүтцүүдийг одоо хэмнэж одоо цалин багш эмчнэрийнхээ цалин төрийг одоо бодитойгоор нэмсэн ийм жил байхаар тооцож байгаа. За дэлхийн болоод Монгол улсын эдийн засгийн хувьд бол одоо оны эхнээс бол хөндөрч бас магадгүй байгаа. Тэгээд гадаад их нөхцөл шалтгаан байгаа. Тэгээд энэ бүгдэд бас тохируулж бид бүхэн одоо жишээ нь биржийн тухай хуульд одоо өөрчлөлт оруулах, тээвэрчдийн одоо бизнесийг одоо буцааж зах зээлийн зарчимд шилжүүлэх гэх мэтийн одоо олон ажлуудыг ард түмнийхээ одоо яг харамд нь орсон цалин тэтгэвэр багш эмчнэрийн одоо нийгмийн асуудлыг яг одоо юуг өөрчлөл одоо тэдэрт маань хэрэгтэй байна вэ гэдэг энэ гол тулгымцсан асуудлууд дээр л анхаарч ажиллана гэсэн ийм төлөвтэй байна. Тэгээ энэ дагуу орж ирж байгаа хуулиудыг мөн одоо өөрийн зүгээс бас санаачилж гишүүдийнхээ өргөн барьсан хуулиудаар санал бодлоо одоо нэмж өөрийн одоо санаачлах хуулиуд дээр бас эдгээр зүйлүүдийг анхаарч ажиллаа. За нийт иргэддээ энэ 2026 онд аз жаргалаар дүүрэн байх болтугай, эрүүлэнх байх болтугай. Тэгээд өөрийн одоо амьдрал, өөрийн одоо гэр бүлдээ одоо цагаа зарцуулж гэр бүлийнх нь орлого нь өссөн ийм сайхан жил байх болтугай. Эх 2026 оныг бас миний бие болон одоо 30 гаруй гишүүд санаачлаад энэ үдийн хоолыг одоо хүүхдүүдэд үдийн хоолтой цайтай байлгах энэ санаачлагыг хэрэгжүүлсэн тэнийг эхлүүлсэн он жил болно. Тэгээд монголчууд бол одоо жишээ нь хүүхдийн хоол унд, хүүхдийнхээ сургуулийн хүүхдийн хоол ундыг сургууль дээр нь одоо хоол ундаа идчихдэг. Энийг энэ асуудлаа шийдэхгүйгээр цаашаа явахд бол одоо үнэхээр одоо цаашаа юу хийх вэ? Тэгэхээр эхлээд бол одоо энэ асуудлаа шийдэе гэсэн юм зорилготой 2026 он гарч байгаа. Тэгээд ямар ч байсан 2026 он бол одоо жишээ нь Дорногов, Өмнөгов аймаг, за нийт 10-аад аймагуд одоо үдийн цайгаан аймаг нь өөрөө шийдсэн, улсын төсвүүдээр бас тодорхой хэмжээнд суулгасан ийм жил байна. Тэгээд одоо 2026 онд нийт иргэдтэй сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд эрүүлэнхийг хүсье. Улам их одоо аз хэмэрийг хүсье. Баярлалаа. Болроо одож буй 2025 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж өгтөн ирж буй 2026 оноо сансан бүхэн сэтгэгчлэн бүтсэн сайхан жил болохын ерөөлийг өргөн дэвшүүлье.